Байцгаана уу та бүхэнд миний яриа хүрэх тэр өдрийн мэндийг хүргэе. Би 4 хүүхдийн ээж, Mommy Comedy хуудасны админ, ерөнхийдөө Mommy Blogger намайг сугарт уяа гэдэг. Би 2013 онд Плехановыг сургуулийг эдийн засгч мэргэжлэр төгссөн. За 2017 онд дунд хүүгээ ой гарантай байхдаа хэвлэлийн үргэлжлэнгээс зохион байгуулдаг тэтгэлэлт хөтөлбөрт шалгараад 6 сарын сэтгүүлчийн дээд курсыг сэтгүүлч мэргэжлэр мэргэшиж төгссөн байгаа. Харамсалтай нь бол яг өөрийнхөө бакалавр болох эдийн засгчээр одоо хүртэл сургуулиуд төгснөөс хойш ажиллаагүй байна. Яг сэтгүүлчээрээ бол нэг бага сага юм бичих гэж оролцсон. Гэхдээ бас л мөн яг төлөв зүйн салбарт бол ажиллаагүй байгаа. За гэр бүл зургуулаа, амбал зургуулаа амьдардаг. Нөхөр 4 хүүхдийн амтан амьдардаг ийм эмэгтэй байна. 2017 онд дунд хүү маань хөхөл байх үед Mommy Comedy хуудасаа нээжсэн. Тэр үед өдөр тутмын амьдрал нэгэн хэвийн нэг бол сурмаарч юм шиг, нэг бол ажил хиймэрч юм шиг өөрийгөө айгу завгүй байлгах хүсэлтэд хөтлөгдсөн байсан үе. За тэгээд ээжүүд бид нэр харагдах байдлаасаа ондоо боловч бидний туулаад явж байгаа зам адилхан, давн туулж байгаа даваа болгон адилхан учраас энэ бүх одоо нийтлэг зүйлсээ зураг болгон ээжүүдэд хүргэх юм бол ээжүүд бид нар баг ядрах юм байна те. Би ганцаараа ингээд энэ бэрхшээлтэд тулгараад ядраад байгаа нь биш юм байна гэдэг юм гоё мессеж ээжүүдэд өгөхийг хүссэн учраас Mommy Comedy-г нээсэн гэж хэлж болно. Тэгээд 2016 онд би аз жаргалын 2 зураас гэдэг дунд хүүгээ бас л гизэндээ тээж хугацаанд Star Television-тэй хамтраад нөхөр жүхэн бүх насны эмэгтэйчүүд зориулсан эрүүл мэндийн нэвтрүүлэг санаачлан хийжсэн. Тэгээд тэр нэвтрүүлэг маань ч гэсэн бас энэ Mommy Comedy-г хийх суур болж өгсөн гэж хэлж болно. Тэгээд би өөрөө бас жоох нэг тийм маазны, өвчлөлтэй байх дуртай, инех дуртай, тийм талын хүн болохоор надад ерөнхийдөө айгуу тийм хийхэд төхөн байсан гэж хэлж болно. Том 2 маань ихрэлтэй, дунд хүү маань болохоор 2 хасаа 5 насны зөрүүтэй, баг хүү маань дунд хасаа 4 насны зөрүүтэй байхгүй. Тэгээд миний хувьд болохоор яг тийм их холч биш, ойрч биш учраас яг тийм дундаж хоорондох зайн тэгэхээр илүү амар санагдсан. Яа тэгэхээр өөртөө би даацсан, өөртөө саадуулах нас нь болцсон учраас хоёр ах нь бол дунд дүүгээ ерөнхийдөө аваа явчихдээ. За одоо дүүгээ ингэрээ тэгэрээ гэхээр айгүй хөрхөн дагуулад ингээд чирээ явдаг нас нь болцсон байхгүй. Баг маань бол би ингээд сая амарччаад 2 сар зөвхөн ингээд багтаа хамаг анхаарлаа хандуулаад тэгээд хоолыг хийгээл 50 гол хоёр ах нь бол хөрхөн өөртөө хоолоо идэ ингээд дунд дүүгээ хооллоод өөртөө болгоо явдаг нас нь болсон болохоор надад айгуу гоё исэн. За ойрхон төрсэн ээжүүдийн хувьд гэх юм бол манай ихч айгуу ойрхон төрсөн л тоо тэгээд өөрөө илүү ядартай юм шиг санагдсан. 2 ойрхон хүүхэд чинь бас айгуу ажиллагаа ихтэй асаргаа айгуу ихтэй санагдсан. Надад бол баг ихэрсэн илүү амар санагдсан. Ягаад тэгэхээр бүх юма зэрэг хийждэг учраас. За харах охин хүүхэдтэй болоог болохоор нэг сайн хэлж мэдэхгүй нэг манай чинь 4 бандтай 3 том ах бол хоорондоо байнгын зодолтон, ноцолдон, юма булаацалдан, уйлалдан тий. Ер нь их ширүүн талдаа. Тэгээд хүүхдүүдэд яаж хүмүүжүүлдэг вэ гэхээр аль болох бие даасан тий ингээд нэг юм өлсөөл байгаад идэггүй, өөртөө хоолоо игээд идчихдэг. Би л угааж өгөхгүй бол гээ халтар хувцастайгаа л яваад идэг тий. Тийм биш ингээ өөртөө хувцас угаачдаг. Газар нэг хог унсан бол аваа хайчдаг, идэж уусаа таг угаачдаг. Хамгийн гол нь мэдрэмжтэй хүний байгаа байдлыг ойлгодог. Тэрийг мэдэрдэг нэг тийм гоё нарийн мэдрэмжтэй байгаасаа хүний хөдөлмөрийг үнэлдэг, хүндэлдэг байгаасаа гэж айгу хүсдэг. Тэгээд ер нь бол их өглөө талтай ээж. Тийм хүүхдүүдэд загнах үедээ загнана, хэлэх үедээ хэлнэ. Жохон бас өглөө дээр нэмэх нь хатуу ээж үйж магадгүй. Тийм жохон хүүхд эрэгтэй хүүхд ер нь даруулгатай байх хэрэгтэй гэж боддог. Тийм нэг ээж байна. Анхны жирэмслэлт маань, анхны төрөлд, анхны хүүхдүүд маань ихэр бэйсэн нь нөхөр бит хоёрын хувьд энэ амьдралд одоо бурхны одоо явуулсан тийм ээ хамгийн том бэлэг болоод хамгийн том сорилт исэн болов гэж би өөрөө боддتي. Энэ хоёрыг яах нь гэж ингээд туршиж үзсэн ч юм шиг тийм том даваа байсан. Үнэхээр тэр том сорилтод бол бит хоёр нуграагүй, хуграагүй. Одоо ч гэсэн тэр одоо өгсөн ачаагаа үнэхээр сайн даагаад явж байгаа гэж бол тэр бодож байгаа. Тэр ч утгаараа ингээд сайхан өнөр төн олуулаа болоод явж байгаа. Тэгээ сэтгэлийн хат гэж нэр үнэхээр хүнд ямар чухал эдэг гэдгийг нөхөртэй хоёр тэр үед маш сайн ойлгосон. Хэрвээ ямар нэгэн үйл ойлголцол болоод тийм ээ шантраад ерөөсө болиг гэд хайцсан бол өнөөдөр энэ сайхан ингээд гэр бүлийг ингээд цогцлоогоод явах уугүй юу гэдэг өөрөө их хэрэгэлзээтэй. Тэгээд ихэр хөвгтөд болох гэж байгаа ээж аавуудтай хандаад хэлэхэд маш шургуу, зөрөгтэй, дайчин байгаарэ, тэмцэгч байгаарэ, хүүхдүүдийн төлөө бити бууж өгөөрэй. Энэ том давааг давчих юм бол цаана нь үнэхээр сайхан гэрэлтэй, гэгээтэй ирээдүй байгаа хүлээж байгаа гэдэгт итгээрээ бууж өмөрөөс санагдах үйл зөндөө байдаг. Тийм болохоор зүгээр л ханцуугаар шамлалоор үнэхээр гал дундуур явах үе зөндөө би тэгээд бууж өгч юусоо болохгүй шүү л гэж хэлмээр байна.
Би бас нэг хэлэх дуртай үг байдаг. Юуны төлөө эхлүүлснэ? Иргэн нэг санаарай. Маш сайн арчилж, тойголж, тиймээ шантралгүйгээр усалж тордсон модод өндөр мод болон тэнгэр өд тэмүүлсэн өндөр мод болон цэцэг навч дэлгэрсэн сайхан мод болж үржил шимээ өгдгийн адилаар үр хүүхдээ ч гэсэн маш сайхан усалж, тордож, зүлгэж, ургуулсан цэцэгсээ битгий өхүүлээрээ гой сайхан тордож одоо өндөр болгохын тулд бүгдээрээ хичээх хэрэгтэй. Бид нар бол яг л цэцэгчин, тариачин гэж юу нь хэлж болно тийм ээ. Бид нар нөгөө юу тарьсан түүнийг хураана гэдэг шиг үнэхээр сайхан үр жимсээ бид нар тойглож чадах юм бол үр шимэн заавал бид нар дэрнэ. Тийм болохоор та бүхэн маань битгий шантраарай. Ээжүүдээ, аавуудаа, ялангуяа анхлан төрөгч залуусуудаа зориулж та нар чаднаа. Гол нь бие биентэйгээ сайхан ярилцаад, ойлголцоод мэдрэмжтэй байгаарай л гэж та бүхэндээ захиж хэлье да. Бүгдээрэнд нь амжилт хүсье.